За нийслэлийн 2026 оны төсвийн тодтголын зарчим нийслэлийн төрийн сангаас оруулж ирж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй боловсруулж оруулж ирж байна. Хоёрдугаарт нутгийн удирдах байгууллагын эрхэнд алдж байна. Баянзүрх дүүрэг дээр чинь бас нэг 43 төлөөлөгч байдсан шүү дээ, хоёр намын нийлсэн. Тэгээ энэ төлөөлөгч нарыг ажил хийлгэх ямар ч боломж болцоогүйгээр татаасыг нэмэгдүүлж оруулж ирж байна. Би төрийн сангаас юу гэж асуух гэж байна гэхээр татварын орлогын өсөж байгаа хувь хэмжээтэй уялдаж нийслэл төвлөрүүлэх зарлагын хэмжээ уялдаж өсөх ёстой. Тэгэхээр би 6 дахин 3 дүүргээ орхиод төвийн 6 дүүрэг дээр өнгөрсөн жил төвлөрүүлсэн татварын орлогын өнгөрсөн жил нийслэлийн иргэд дурлаас баталсан хэмжээ хэд вэ? Тэр 26 онд хэд болж өсөж байгаа вэ? Яг хуваар нь дүүрэг бүрээр хэд хэдэн хуваар энэ татаасыг өсгөж тавьж байгаа вэ гэдэг дээр нэг санал авъя. Хоёрдугаарт ийм байдлаар одоо дүүргийн нийслэл төвлөрүүлэх орлогын хэмжээг өсгөж тавиад цаана та бүхэн ирнэ энэ дүүргийн төлөөлөгчнөр хөрөнгө оруулалтын ажил хийх боломж болцоо байна гэж харж байна уу? Гуравдугаарт Баянзүрх дүүрэг нийслэл Улаанбаатар хотын одоо 25% 4 хүн тутмын нэг нь амьдарч байна. Тэгээ энд ирнэ энэ дүүргийн газар нутгийн хэмжээ, хүн амын хэмжээнд харьцуулж шударга ёсонд нийцүүлж та гэд хөрөнгө оруулалтын болон бусад асуудлуудаа шийдвэрлэж тавьж чадж байгаа гэж үзэж гин үү гэдэг асуултуудад хариулт авъя. Мэдээлэл төр тайлбар өгье. Эрдэнэ Удрах. За, жаргал сайхан төлөөлөгчийн асуултанд хариулъя. За, Баянзүрх дүүрэг дээр бол 27.2 тэрбум төгрөгийн суур орлогыг бол нэмэгдүүлсэн байгаа. За, энэ нь бол одоо үл хөдлөх хөрөнгийн татварын бааз суурийг нэмэгдүүлэх ажлын хэсэг гарцсан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор бол бид нар татварын байгууллагатайгаа тооцоолж нэмэгдүүлсэн байгаа. За, өмнөх жилүүдтэй харьцуулсан судалгаагаар авч үзэх юм бол 2025 онд бол Баянзүрх дүүргийн суур орлогыг бол суур зарлагыг бол 25 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Тэгэхээр энэ жил бол бусад дүүргэдээс суур орлого нь нэмэгдсэн юм шиг, өндөр юм шиг нэмэгдсэн юм шиг харагдаад байгаа. Гэхдээ Баянзүрх болоод одоо Чингэлтэй дүүргүүдийн бол яг төвлөрүүлэх шилжүүлгүүд бол яг адилхан. Ер нь бол ойролцоо явж байгаа. За, сая би тодорхой хэд хэдэн асуултууд асуулаа. Бүрэнхийлээд хариулт маягийн юм хэлж чинь. Гэхдээ хариулж чадахгүй л дээ та. Хариулах юм бол бүр гачин юм болно наадах чинь. Би хоёрхан жишээ хэлье. Баянгол дүүрэг дээр ихэд татаасыг 12.5% нэмэгдүүлсэн байна. 12.5%. Хаул дүүрэг дээр 13.5% нэмэгдүүлсэн байна. 26-нд 25 оныг 26-нд харьцуулах. Баянзүрх дүүрэг өнөөдөр 27.2 тэрбум төгрөг нэмэгдүүлээд ингээд өнгөрсөн жил нийслэл төвлөрүүлж исэн татаасаас 43.4% нэмэгдчихлээ. Бараг 50% нэмэгдэв. Ийм байдлаар асуудал тандаж болохгүй хэдүүлээ. Тэгээ энэ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын сая 700 мянган хүний төсвийн асуудлыг шийдэж байгаа хоёр шатны хилцүүлгүүд ил далдж явж байгаа юм байхгүй, саналж авж байгаа юм байхгүй, дуурж байгаа ч хүн байхгүй. Нэг иймэрхүү байдалтай л явагдаж ирж байна да хэдүүлээ. Тэгээ манай энэ Баянзүрх дүүргийн ардсан намаас 10 төлөөлөгчтэй шүү дээ. Энэ төлөөлөгч нар маань ер нь юу бодож суунаа? 28 онд хэдүүлээ сонгуульд очсон шүү дээ. Сонгуульд оролцсон. Нөгөө 24 онд амлаадсан амлалтууд дээр юу гэж хэлнэ хэдүүлээ. За, ганцхан Баянзүрх дүүрэг дээр өнөөдөр 27.2 тэрбум төгрөгийг татаасан дээр нийслэлийн 9 дүүргээс ганцхан Баянзүрх дүүрэг дээр 27.2 тэрбум төгрөгийг нэмж оруулж ирж байна. Тэгээ энийг баталж байгаа төлөөлөгч нар ч гэсэн шударга гэж бодож байна энийг. Цаана нь одоо яаж энэ иргэдийн асуудлыг шийдвэрлэж ажил хийх вэ? Нөгөө 43 төлөөлөгч бүгдээрээ хороонд иргэдтэй очиод уулзаад асуудлууд үүрэг даалгавар аваад ирсэн. Энэ хүмүүс яаж одоо асуудлуудаа ямар орон зайд багтааж шийдвэрлэх вэ? За, татаасыг нэмэгдүүлээд авж байгааг бүр одоо болно гэж үзье. Тэгээ зарцуулж байгаа юм ин харъя. Ерөнхийд нь үзэх юм бол Агро Ситийн хотын бүтээн байгуулалт 2 тэрбум, Хаул дүүргийн дугаар сургуульд 1 тэрбумын тоног төхөөрөмж.
нийслэлийн явган зам дээр 8 тэрбум, адууны наадам зохион байгуулахад 4.5 тэрбум, осног дээр 5, захирагчийн ажлын албан дээр 4, агроситигийн хүлэмжин дээр одоо байхгүй хотын хүлэмжин дээр 2 тэрбум байна. Яахаараа Баянзүрх дүүргийн иргэдийн татвараар адууны наадам зохион байгуулалт ернэ. Сүүлийн жилүүдэд та хэд хийсэн хөрөнгө оруулалтаа хараар би ганцхан жишээ хэлье. Он дамжиж байгаа тэр адилхан сонгон найрхан дүүрэгт 7 хороо өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нийслэлийн төсөв дээр явж байгаа шүү. Баянзүрх дүүрэг дээр ганцхан байгаа. Ингэж асуудал хандаж болохгүй гэдүүлээ. Би асуудлаа яриад та цагаа аваад асуудлаа ярил та. Хоёрдугаарт энэ татаасыг харахад 2024 онд сонгон найрхан дүүрэг 28.3 тэрбумын татаас би зүгээр ижил төстэй хүн ам газар нутагтай учраас яриад байгаа. 24 онд 28.3 тэрбумын татаас төлрүүлжээс өнөөдөр 12 болцсон. 2 дахин буутсан. Гэтэл яг адилхан дүүрэг нь 2-3 дахин өсөө явцсан. Ингэж хэдүүлээ асуудал хандаж болохгүй. Иргэдийн эрх ашигын асуудал болохоос биш энэ надад би өөр төр надад бол хувийн юм ерөөсөө яриаггүй шүү дээ. Дахиад хэлье. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд нийслэлийн төрийн сангийнхан би халдж шүү гэж хэлье. Одоо тэгээд энэ 214 тэрбум төгрөгөө сар сараар нь хугааж тавьчаад төвлөрүүлэхгүй бол дансыг хаагаад эхлээд энийг өгөө үлдснээр нь та нар юугаа хийн надад хамаа байхгүй биднэрт хамаа байхгүй гэж асуудал хандах гэж байгаа юм байна л да. Ийм шудраг бус юм байж болохгүй шүү. Би энэ бас нэг дүүргийн засаг дарга нэр зүүгээд иргэдийн урлын төлөөлөгч нэр зүүгээд сууж байгаа хүний хувьд үнэхээр өнөөдөр хэлхээс өөр арга алга. Ганцхан дүүрэг дээр 27-30 тэрбумаар нь тавьчаа тэгээд тэр тавьж байгаа юунд зарцуулах гэж байгааг та хэд харалт. Баянзүрх дүүргийн иргэдийн татвараар адууны наадам хийх гэж байгаа байхгүй. Болохгүй шүү дээ. Байхгүй хотын хүлэмж барих гэж байгаа байхгүй. Энэ дүүргийн иргэд чинь өчнөө асуудлууд байна шүү дээ. Шийдлээ хүлээж байгаа өнөө маргаашгүй болцсон. Цэцэрлэг сургуулиас ихсүүлээд тэгээ та хэд маань бас асуудал шудраг хандаад би нийслэлийн төлөөлөгчдийг ажил явуулах гэж байгаа өөрсдийн тойрог дээр иргэдэд амлсан юм хийх гэж байгаа гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ эн чинь бас нэг шудраг ёсны зарчимд нийцэж нээлттэй ил тод бас хэрэгжих